За бүгдээ сайн байцгаана уу? Та бүхэндээ сайхан Монгол хэл соёлтой утгын чимгийн үдштэй энэ өрөөний хүргье. Гарамжаа нуурын нэр дээрх сүүлд авчирч тавьсан болов уу гэмээр тэгшилж затсан хар хатан дээр тэртгэ зүүнтэйгээс нуурын манталтайг цохих нарыг ажин сум их ус юм аа. Үнэхээр том нуур юм гэж тэрээр шагшран бодлогшин. Үнэндээ бол нуур гэж байгаа болохоос гарамжаа шиг усгүй газрын хүнд бол далай айл гэсэн үг юм да. Юм чим сэгэлзээд үүр хаяархын алдад нойрон бүрэн сэрэгчлээ. Өнөөдөр амралтын өдөр нэг сайн унтаад авах гэсэн түүний хүсэл талаар өнгөрөв. Цонхоор гих үүрийн саарал гэгээ тэр хүн үед бүдийг авч хорон мөч өнгөрөх тутам ялан дийлхийн ид хав шингэж улам бүр тамирчин туяана. Гарамжаа хүүхэд авах цагтаа яг л ийм зуны өглөө мөн ч олон удаа ихтлэн босож хөхүүртэй айрагнаас холонд хий хөх тосыг нь үлээсэн болж хэд залиглаад адуун дамарддагсан. Түүнийгээ сансноо эсвэл бөгчм хонсноос болсноо тэрээр угсгийн босож хөршнөөс хүтэн ус гаргаад хоёр завжаараа сагартал залгиллаа. Тэгснээ босон хуцаа унсан дараа ямар ч хэрэгцээгүйгээр тэргээ асан нуурын хөвөр рүү давхиж ирсэн нь энэ. Сүүлийн үед юм л бол энд ирж үүнээс шууд газаргүй болсон мэт тэртээ зөвөн зүгийг чиглэн зогсох болцоход байгаа юм. Тав томшгүй олон машин уралдан дахих өргөн хар зам. Нуурын хөвөг имжирлэн эцэс төгсгөлгүй мэт алсах бөгөөд ягийн замаас баруун тийш олон өндөр барилга шилшилээ харан яраасан их хот нүгэлтнэ. Харин замын зүүн талд нуурын иргэн булан тохойд зориуд тогтчулсан наран шалгын газруудад ёстой ойр хавьд ямар ч хот тосгон байхгүй мэт намаг өмхөн. Гэхдээ мэрс хэрхэн хүмүүс ирсээр төдөлгүй дүүрэх болно гэдгийг гарамжаа вандах бай. Тэртээ дээгүүр цахлаа шувуу гааг дууран эгэлдэн. Бодвол хоолол эргүүлж яваа болов уу гэмээр тэдгээр шувууд гарамжавц танил бишийн адилаар дуугарах дуун хүртэл сэтгэлээс хол аргагүй л гадааж шувуу. Тэгтэл нуурын гэргийн өөр нэг тохойд эгнүүлэн тавьсан завины зогсоолоос нэг жижиг цагаан зав гарч усны мандлаар хурдлан давлаа. Бодвол өнөө өглөөний хамгийн анхны түрээслэгч бололтой. Зав явсаар хэвтэрч болохгүй хязгаарын тэмдэг болох хөвгч хүрээ рүү хурдаахсан аажуухан дөгснөө. Цаашаа явж болохгүйд харамсан нэг их санаа алдах мэт хаазаа огцом нэг буцсан жахтав. Тийм ээ. Тэр зав тэрнээс цааш явж болохгүй. Яг энэ агш нь гарамжаатай ямар нэг сэжмээр төстэй ч юм шиг. Гарамжаач гэсэн энэ нуурыг гаталж тэртээ тэнгэрийн хаяа руу явах хүсэл маш их бий. Гэвч чадахгүй л байна. Хүсээгүй дээж биш. Хүсхийн дээдээ хүсэж байгаа. Харин болохгүй дэм байна уу? Эсвэл боломжгүй дэм байна уу? Чухам яагаад юм бол? Гарамжаагт тэртээ багын явдал санаанд буу. Тэдний өөг нутаг нугынх нь бараан лувсан гин. Барааны тэн цусаж байгаа. Барааны адуу хорт сайтай гэж нутгийн түмэн ам дамжин ярьдагсан. Шингэн шар царайтай бал лувсан яагаад бараан гих болов гэхээр тэднийх
бараан голдоо адуутай. Бараанда хар голтой улаан хээр зүсмийн адуу занглан. Цагаан бор зүсмийн адуу бүр байхгүй. Харин хул шарга зүсмийн адуу ганц нэгээс хэтрэхгүй. Тиймээс бараан лусан хэмээн нэрэлнэ. Тэр жил Гарамжав их тожлын өвөр хөндөд зогсож байсан өвгөндөө өнжих болов. Зуны өдрийн халууны ирч нугарч их үдийн нар баруунаа хэлбийж Гарамжав хүү гэрийн сүудэр бараатан гүүсааны хооронд нойрмоглон нозоорч суутал өвөө нь үндсэн ажил болох нүдэд урангаа нийлүүлэн сууснаа гинэтхэн харсан зүйлээсээ чочихойтой хөөй энэ чинь юун ганц адуу гараад ирдэг билээ гэж амандаа шивнэж хэлээд улам лавшруулан дорндов. Гарамжав өвөөгийнхөө дурандаж буй зүг харуул тэдний зүүнтэйхэн үзүүр толгоон ёроолоор ганц бормор торволцтол ергүүлсээр гарч ирээд ийш тийш хэсэг хараа бэлчээснэ. Хизээ язааны мэддэг юм шиг бөөн цахилдах дундуур худаг чиглэн шогшов. Гэтэл өвөө эви хатаж өгөх гэж яваагаас зайлахгүй. Гарамжав хүү минь яваарай. Очиж салхиныгийн дэгтээгээрээ гэхэд унаа өдөж суусан Гарамжав ашгүй хийх юмтай болсондоо байсан угсгийн уяар өгүүлээ. Зөөлөн очоор очи ажимэж яваа амтныг үргэж хөвзээ гэж захиж зандрахын хооронд хэллээ. Ганцмаар услахын төлөө ингэж их чухалчлахыг Гарамжав гайхсан хэдий ч ойлгосонгүй. Түүнийг худаг дээр ирэхэд бормоор үргэх аястааж аахан чаашлавч тэгтлээ хол шогшоод явчихсангүй. Усны үнэр авснаа мэддэг гэсэн шиг эргэн сортолцсон. Эхний ховоогоо татан юулэхэд өдрийн халуунд аргаж хатсан одон онгоцны ёроолоор хүйтэн ус хар зураг татуулсаар ууртай чимшиг урсан. Төдөлгүй онгоц дүүрэн ус цэлбэлзэж онгоцны онгорхой цоорхоогоор саржигнан гоожхон сонсогдно. Бормоор хэдий аман цангасан хэдий ч Гарамжаваас үргээд ойртож чадахгүй байгааг анзаарч унаж ирсэн хүрэн мороор амгаачлан услав. Тэгтэл бормоор хамраа дуугарган холмолцоор хүрэн морны цаагуур тойрч онгоцтой уснаас шимлээ. Түүний хийгдэг цээж гоё хаа гэдэг энд тэндгүй шавар шавхаа наалдан хатсныг харахад хол газар тууштай явсан нь л. Гарамжав энэ бүгдийг харан энэ яачсан морин болтоо. Манай ороо хар шиг бас уур барьсан хүн үзэж чаддаггүй уур барсан морин болов гэж бодон суутал ард нь гинт өвөөгийнхэн дуу гарч эви гэхэд хүүмөр хоёр бондгос хэдэлж ажиллаа. Өвөө нь анзаарсан шинжгүй хаанаас бүүж яваа юм бол доо харахад залуу уулаадуу харагдах юм шандастай аргамаг юм да. Миний хүү шавээг нь хантал услаарай. Огцом үргээж айлгаж болохгүй шүү. Хөөрхий минь хаа хүртэл чи явах гэж байгаа юм бэлээ гэж ихэд хайрлсан өнгөөр хэлэхэд өвөө энэ яасан мөр юм бэ? Манай хар мөр шиг ороо юм болов? Үгүй дээ хүү минь энэ гүйж яваа дуу байна. Яагаад гүн гэж яах вэ? Хааныг харийн нутагт очиод тэндээ мэдээшиж дацахгүй. Төрж өссөн нутгаадаа явахыг хэлдэг юм. Ийм гүмэл адуу тийм ч олон байдаггүй. Сайн адуу ил шинжтэй хүмүүс. Яагаад харийн нутагт очих гэж яах вэ хүмүүс?
Алдуул зуугуул юмд хөөгдсөн байж болно. Эсвэл арилжаа 8 авцаа өгцөөнд чи явсан байж болно. Амьдралд ер нь юу ис тохиолдох вэ? Хүн ч гэсэн өөрсгүй шүү дээ. Гээд баруун тийш наран ургах зүг сараачлан харах зураа. За хүн минь гүүнд гарах цаг болж байх шиг байна. Шалглаарай гэлээ. Баруун тагаас манай адуу гүүн зэл рүү цугж байв. Хөдөлгөй бормоор ханав бололтой. Хотгийн хажууд хэд сайн хөрвөөж аваад нурундаа наалцсан өгс шоройг унгаах гэсэн шиг толгооноосоо ахуулаад бүхий л бие сэгсрэн шилгээ. Тэгснээ амаа яаж илгэн эвшээг аюу зүйлж 2-3 тургаад сайн нэг бие намруу гэлтэй болоод баруун тийш алхлаа. Тэгэхэд өвөө за тэр энэ мөр чамд баярлаж байна. Дуу баярлахаараа эвшээдэг юм гэж ихэд сэтгэл нь хансан байртай хэллээ. Бормоор алхаж байснаа шогшиж ирлээ. Өөдөөс нь гарч ирж яваа манай адууг жаахан захлас хийгээд ёр юмд сатаарах шинжгүй наран сүргүү ёр гэж одоо. Өвөө минь энэ залуухан адуу байна гэсэн санагд. Одоо бодоход бага адуу гэхэд түүнд яасан их зориг зүрх нутгаа гэсэн тэмүүлэл байна вэ? Тэгэхэд ямар ч гэсэн төрж өссөн нутгаа гэж тэмүүлэх тэр ганцаарнд ямар их утга уян оршин бай. Өвөгийн нөөлцгөөд аргагүй байжээ. Гэтэл би тийм залуу хүн биш шүү. Миний нас бол юмыг ухаарч учрыг тунгаахнаас. Гэвч би энэ хайр оронд суусаар. Тэр олон бараан адууг сөргөн шингэж өгөө нарны шоргочж туссан зөөлөн шаргалт баяг. Өшигчж одсон ганц бүхэн адуу гарамж авъя сэтгэлийн чигтгнаас татсаар байх ажээ. Гэрэтхэн сүрсээр хийх чимээ гарч нүдний өмнөр орог цагаан шов. Түүний бодлыг сарниаж нисгэн өнөөхөл гадаад шов байлаа.